Хүүхдүүдээ бүжгийн хичээл эхэлж байна. Өнөөдрийн хичээлээр бүгдээрээ бурайд үндэсний бүжгийг сонгон суралцголно. Бурайд үндэсний бүжиг нь гар гараа барин дуулан үжиглэгээрээ онцлогтой юм. Ингээд бүгдээрээ хичээлээ эхэлцгээе. Одоо бүжгээ тоогоор сурцгаая. Багшийнхаа дагаад хийгээрэй. Гарыг дээш доош хөдөлгөн хөлийг ээлжлэн хойш нь шидээд урагшаа 8 тоонд гүйсний дараа доороо эргэлтээ 8 тоонд гүн. Хоёр гарыг хажуудаа аван баруун тишээ харлаа. Дахин зүүн тишээ харлаа. Үүний дараа мөрний жижиг хөдөлгөөн хийн баруун тишээ дахин зүүн тишээ харна. Үсрээд гарыг алгаар нь цохин 4 удаа 1 2 3 4 баруун тишээ хөл гар задлаа. Дахин зүүн тишээ задлаад мөрөн дээр гарыг байрлуулна. Доороо эргэлээ 8 тоо. Хоёр гар хөлийг зэрэг задлан буцан хумлаа. Дахиад 1 2 3 4 Үүний дараа гарыг ташаандаа аван хоошоо хөлөө шидээд гүйлээ. Дахин 8 тоонд доороо эргэлээ. Үүний дараа гарыг доошоо чиглэлтэй бариад 4 удаа дахин дээшээгээ 4 удаа 1 2 3 4 5 6 7 8 баруун гарыг хажуудаа задлаад буцлаа. Хоёр гар дэлгээд мөрөн дээр тавилаа. 1 2 3 4 Хоёр гарыг урдаа барин урагшгүүлээ. 2 тоонд доороо эргэлээ. 2 баруун хөл дээр жингээ тааруулан хоёр гарыг мөрөн дээр авчирлаа. Одоо бүгдээрээ аян дээрээ дахин 1 удаа хийцгээе. Өнөөдрийн хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүд та бүхэндээ баярлалаа. Дараагийн хичээлээр дахин уулзлаа. Түр баяртай. Бүжгээ хийж сураад гэрээхэндээ бэлэг бариарай. Хүүхдүүдтэй амжилт хүсье.